Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын урьд цэцхорны Улаанцав хотын Жинийн дүүрэгт Бээжин хотын Ябоул зах саяхан нүүж иржээ. Бидний энэ удаагийн аяллалын зорилго бол хоёр орны аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн хөрш орны аялал жуулчлалаас үлгэр дуурайл авах, танилцах ийм явдал байсан. Энэхүү аяллалыг Дорногов аймгийн засаг даргын тамгын газар Цайны зам travel компани олон улсын явл зах хамтран зохион байгуулсан бөгөөд Дорногов аймгаас нийт 250 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон юм. За эдгээр 250 хүн бол нийтдээ энэ аялалд нэг хүний 150 ёоноор хамрагдсан. За энэ 150 ёондоо бол хоол унд тэр 5 одтой зочдод буудал. За тэгээд унаа тээврийн зардал зэрэг бүгд багтсан байгаа юм. Энэхүү аялалд салбарын төлөөлөлүүд оролцсон нь маш их онцлог байсан. Сүүлийн жилүүдэд манай аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр бол нэлээд онцгой анхаарч ярьж байгаа. За энэ аялал бол бас нэгэн алхам болсон гэж аялагчид үзэж байгаа юм. Бидний аялал замын үд суман дээрээс эхэлсэн. За Цайны зам travel компани 6 автобус 12 орчуулагч хөтөж бидэнд үйлчилж. За тэгээд бид энэ хоёр улсын хилээр ямар нэгэн очерт дараалалгүйгээр урднан шуурхаа гараад за 90 хотоос шууд Жинийн хот руугаа хөдөлсөн юм а. За Жинийн дүүргийн талаар товч танилцуулахад Жинийн дүүрэг нь Өвөр Монголын урьд цэцхорны Улаанцав хотод байрладаг. За 90 хотоос 350 км, за Бээжингээс 300 км-ийн ийм зайд оршдог хот байж байгаа. За энэхүү хот нь 114 км квадрат нутаг дэвсгэртэй 300 мянга орчим хүн амтай бөгөөд за энэ талаарх товчхон мэдээллийг манай автобусны хөтөч орчуулагч найрагч өгс юм а. Жинийн хот болохоор 90-ээс 330 км зайтай. Тэгээ автобусаар бол бид 5 цаг яваад орж ирлээ. Тэгээ Жинийн хот болохоор хүн ам 300 мянган хүн амтай. Тэгээд Жинийн хот нь одоо юугээр алдартай юм бэ гэвэл арьсан арьс авих тэгээ үсдэг эдлээрээ бол их алдартай. Тэгээ одоо энэ удааны аялал болохоор яг тэрийг зорж ирсэн. Манай аялагчид бол гоё яваад ирлээ. Гоё хөвжилтэй. Тэгээд нэг зам тэгээ наад нэг олон төвөг уучруулаагүй. Тэгээд нөчөө хувьд болохоор гоё л байлаа. За манай хөтчиг болохоор найрагч гэдэг. Тэгэхээр найрагч чинь мэдээж хэрэг шүлэг яруу найраг бичнэ үсттэй. За тэр талаар өстэй боо. Намаа найрагч болоо сайн биш тийм үү нэр өгсөлээ байх та. Гэтэ найраг мэргод бичээгөө. Бид энэхүү явсаар Жинийн хотод хүрэлцэн ирж Blue Horizon International Бээрунд буюу одоо монголчлох юм бол Хөх тэнгэр гээд энэ олон улсын зэрэглэлтэй 5 хоттой Бээрүн хэмээх буудалд тухалцгаасан. За Бээрүн хэмээхийн буудал нь бол тус хотод 2013 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хотын төвийнхөө захад буюу одоо энэ буудлаас нэг 10 минут орчим алхаад төв рүүгээ ийм орчих зайд байрладаг буудал юм. Буудлын дотоод зохион байгуулалтын хувьд бол энэ буудал нь 22 давхар өндөр. За тэгээд нийтдээ 260 өрөөтэй. Өрөөний хувьд гэх юм бол 4 ангилалтай юм байлээ. За тэгээд бидний энэ буусан өрөө бол одоо энэ стандарт за мөн бизнес гэсэн юм өрөөнүүдэд хуваарлагдаж бид бол бууцгаасан. Өрөөнүүдэн дотроо мини бар байж байгаа юм. За мөн угаалгын өрөө, дүүш, интернет, утасгүй дотоод одоо утасгүй сүлжээ буюу Wi-Fi. За тэгээд дотор утас, ажлын ширээ, зурагт кабель,
тэгээ нуус буслахч кофе цай гэдэг ер нь бүхий л одоо нэг хэрэглэгдэх хэрэгцээний зүйлсүүдийн 5 тухаар бол бүрэн хангаж өгсөн байлаа. За мөн одоо энэ 24 цагийн өрөөний үйлчилгээг хийдэг. За мөн зочдооч маягаар 24 цагаар хүлээн авалт хийдэг те. Тэгээд энэ буудал дотроос кофе шоп, тэгээд цэцгийн дэлгүүр, өсчин, за валют солилцоо, хурлын зал, усан бассейн, фитнес, лонж, ресторан гэдэг ерөөсө бүхий л хэрэгцээнүүдийг бол хангасан ийм сайхан буудал байлээ. За бидний энэ аяллалын хөтөлбөрт бол өглөөний цай өдрийн болоод одоо энэ оройн хол үнэгүй багтсан байсан юм. За тэгээд энэ хоолоо бол бид нар одоо энэ Бэрүн гэдэг энэ буудлынхаа ресторанд хооллож байсан. За энэ хоолны хувьд сонголттой хоол гэж ярьдаг тийм барбекю гэсэн үг л дээ. Энэ монголчуудын хувьд бол одоо энэ гадаад дотоодод явж байхад хоолны бэрхшээл бас баггүй тулгардаг штэ. Тэгвэл энд бол одоо өөрийн идэх дуртай идэж чадах тэр амттан за тэр хоол цайгаа өөрийнхөө одоо хүссэн хэмжээгээр идэх юм боломжтой. За мөн одоо энэ ресторанынхаа зэсэндээ одоо энэ хоолнд ороход одоо арх дарс, вино, вайн те энэ ундаа жуус бол бүгд үнэгүй багтж байгаа юм. Ийм учраас л одоо ерөөсөө ямар нэгэн хоол ундны тал дээр бол ямар нэгэн бэрхшээл тулгархгүй үнэхээр одоо бас сайхан байж чадсан. За бид ирсэн оройно хоолндоо орчхоод тэгээд ерөнхийдөө тус тусын өрөөндөө ороод унтаж амарцгаагаад маргааш өглөө нь нөгөө алдарт олон улсын явлоо захыг зорьсон. За энэ явлоо зах нь энэ сарын 18-ны өдөр яг үе таалгаа аль биесээр нэгээд ингээд үүнээс хойш үйлчлүүлэгчтэй хүлээн авч ингээд үйл ажиллагаа нь явж байгаа юм. За энэ явлоо захын барилга байгууламжийн хувьд гэх юм бол 8 ийм хэсэг барилгатай нийтдээ 130 мянган метр квадратын талбайтай гэж байгаа. За жинийн дүүрэг нь бол одоо хятадын арьс ширний томоохон төвүүдийн нэгд бол зүй ёсоор ордог. Тийм ч учраас бас энэ тус дэлгүүрийн дийлэнх хэсэгт нь үслэг идэл за тэгээд нөө арьсан цүнх булга шүүбний худалдаа одоо явагдаж байгаа нь бол харагдаж байлаа. За энэ булга шүүбний одоо энэ үн ханшийн хувьд гэх юм бол одоо манай Монгол төгрөгөөр бол 800 мянгаас 3 сая төгрөгийн хооронд одоо энэ худалдаалагдаж байх жишээтэй. За мөн энэ үеэр үслэг идлийн загварын шоу бас болж байсан. За энэ нь ч бас манай аялагч нарт бол нэлээд одоо сайхан таатай сэтгэлийг төрүүлж худалдаа наймаа хийхэд хүртэл одоо их нөлөөлсөн баха. За тэгээд харамсалтай нь энэ зах дотор бичлэг болон зураг авахыг хориглоод байсан учраас бид нар бас яг сайхан хангалттай зураг авч чадсангүй. Тийм болохоор одоо үзэгч та бүхнээсээ бас хүлцэл өчөж байна. За ийхүү бид нар одоо 2 өдөр дараалан явсан байж энэ захтай бүрэн танилцаж ингээ худалдаа наймаага хийж амжсан. За энэ аялын багт оролцож явж байгаадаа их баяртай байна. Энэ Яблогийн захын үйл ажиллагаатай тэр танилцлаа. Тэгээд их тохилог, их сайхан хүмүүс их тийм тав тухтай байдлыг хангасан их сайхан тийм юу байла, зах байла. Бид нар маш их юм үзэж сонирхлоо. Худалдаа авалт хийсэн үү? Хийсэн. За юу худалдаа? Яг зөрөөр юм хүртэг мөртөг одоо тийм гутал мутал авсан бид нар зөх хэмжээгээр. Үн ханшийн хувьд ер нь ямар санагдав? Яг бас нэрэн дээрээс авдгаас арай үнэтэйдэх юм аюу чанартай юм шиг санагдаж байна. Энэ авч явж байгаа хүмүүс бол сайхан авч явж байна. Аялал бол сайхан болж байна. Миний хувьд бол эрийн жинийн хоёрын хооронд бол ялгаа яг жоохон үний хувьд жоохон өөр байна гэж бол. Эрийн бол мэдээж бас нөгөө бидний хэрэгэл юугаар байдаг болохоор арай хямд. Энэ жоохон өндөр талтай байна. Гэхдээ барааны хувьд сонголт бас их бага байна. Яг анхны гэдэж байгаа болоо тэр юм уу? Барааны хувьд сонголт бага байна. Биднийг одоо энэ тэр хаалгадраас энд аялуулсан энэ жолооч одоо та нөхдөд бол баярлалаа. Тэгээ энэ оттой танилцаж 2 өдөр 3 өдрийн аялал хийлээ. 2 дугаар. Тэгээ бас одоо биднийг одоо итгэх найдвар хүргэж явуулах гэсэн ажлынхаа газрын дарга хамт олондоо баярлж байгаа бас. Манай
Дорногов аймагт дахь замын сумын одоо энэ цайны зам travel гэдэг аялал жуулчлалын компани маань юу 2015 оноос хойш ингээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд манай аялал хөтөлбөрт маань болохоор юу замууд ирээн тэгээд ирээнээс Жинийн хот гэдэг тийм аяллаа маш юутай хөтөлбөртэй байгаа. Тэгээ энэ удаагийн аялал маань болохоор юу Хятадын арьс өслөг эдлэлийн алдартай хот болох одоо Жиний хотод бид нартай ингээ аялахаар ирсэн байна. Тэгээд энэ Жиний хотын талаар гэвэл одоо юу Хятадын одоо өслөг эдлэлийн одоо төвлөрсөн худалдааны хот гэж хэл болно. Тэгээд саяхан нэгдсэн Яболо гэдэг зах нь болохоор Бээжин хотын бас нэг юм Оростой ингээ нэг худалдааны намаа эрхэлдэг тийм том зах байгаа шүү дээ. Түүний одоо шинэ салбар нэгдээд тэгээд түүний нэг нээлтэнд нь одоо манай аялагчид маань ингээд ирсэн байгаа. Тэгээд манай компани зүгээс гэвэл сар болгоны 8, 18, 28-нд одоо энэ хүү аяллыг зохион байгуулдаг байгаа. Намаа Мөхгөрл гэдэг би Айраг сумаас ирсэн. Тэгээ өнөөдөр Хятад улсын Жинийн хотод 3 дахь хоног дээр ингээ амраад аялаад явж байна. Тэгээ 5 одтой энэ буудал гэдэг маань маш сайхан тансаг зэрэглэлийн зохион байгуулалтаа их сайхан буудлаа. Тэгээ аялал амралтад их сайхан сэтгэл бол хүрлээ. Тэгээ энэ хүү аяллыг зохион байгуулсан аймгийн удирдлагуудад маш их баярлалаа. Угаасаа нэг худалдааны төвийн нээлтгээд бас нэг хятадын гайхалтай сайхан хотын энэ том худалдааны төвийн нээлтэнд оролцож байгаадаа баяртай байна. Хамгийн гол зорилго маань энэ худалдааны төвийн нээлтэнд оролцохоос ингээл нэлээд чим худалдаж авлаа. Гайгүй боломжийн үнэн ч гэсэн би бас хятад нэлээд отоор аялж ирсэн. Маш их таалагдсан. Сэтгэл хангалуун байна. За бидний 3 дахь өдөр нь Жинийн хотод байрлах Dream World хэмээх юм усан паркта танилцаад за эндээ бид нар өөрсдөө зугаацаж стресс алжаал юугаан бүрэн тайлаад ингээд амарцгаасан. За энэ Dream World гэдэг энэ усан парк нь мөн л саяхан буюу одоо сая өнгөрсөн хавар нээлттэй хийсэн юм шиг байгаа юм. За энэхүү усан паркын хувьд гэх юм бол нэлээд ийм том байгууламжинд тэгээ зохицоор нь бас энэ усан паркийг бий болгосон харагдана. Энэ дотроо төрөл бүрийн одоо энэ булсуур, тоглоом өөрөөр энэ зэргийг одоо бүгдийн сайхан байрлуулж тогтцуулснаас гадна энэ усан паркийг бол яг л нэг тийм далайн ирэг дээр байгаа мэт засаж тогтцуулсан нь бол үнэхээр сэтгэл хөдлөж байсан. Одоо энэ та бүхний харж байгаачлан энэ бассейн нь одоо наанасаа гүйхэн байж байгаад тэгээ цаашлах тусмаа ингээ гүнзгийрч байгаа нь тэгээ яг л тэр нөгөө далайн мэдрэмжийг л төрүүлж байгаа юм. За бүр дээрээс нь энэ нэг хиймэл аргаар одоо энэ далайн давлгааг бас үүсгэж ингэж гаргаж чадсан нь бүр л их одоо бодит мэдрэмжийг аялагч нарт маань төрүүлж байлаа. Энэ тоглоомон усан булгуурууд дээр л ингээд яг тоглоод гулгаад энэ өөрийн биеэр үзэхэд л одоо үгээр хэлэхэд бас хэцүү юм. Энэ олон дахиралцсан энэ өндөр шугам хоолоогоор асар их утаагаар ингээд яг өөрийн биеэр ингээд гулсаад ингээд явж байхад бол одоо маш их кайф бас маш их айдас. За тэгээ нөгөө нэг хамаг биений шар ус босоод жинхэнэ л одоо нөгөө нэг бүх биеийн дэх адреналин одоо наяал оруулсан ийм л мэдрэмжийг төрүүлж байгаа юм. За тэгээд оройн нь болоод ирэхээр тэр цаана харагдаж байгаа тайзан дээр нь шоу гэсэн гээд тоглолоод эхэлчихэж байгаа юм. За тэр тайзан дээр бол одоо ингээд дугуйж бүж хэлхээс эхлээд зөндөл юм болж байна л доо. Энгийнээр хэлэх юм бол одоо усан дотох одоо диско бар гэх юм уу та. Ийм л юм болох юм байна. За тэгээд энэ усан парк нь одоо манай аялагч нарт бол маш их таалагдчих. Сэтгэлийг нь бол одоо хөдөлгөж чадсан. За эндээс ингээд гарахад энэ усан паркаас гарахад үүдэнд нь нөгөө бидний зургийг маань ингээд санамсаргүй байхад ч юм уу ингээд янз бүрээр ингээд фото зургийг аваад тэгээд нөгөөдхөө ингээд угаагаад жаазлаад ингээ үүдэнд ингээ өөрөө тавьчихсан байх жишээтэй. За тэгээд мэдээч хэрэг тэр зургаа ингээ дугаацсан байхад бол
нөгөө нэг хүмүүс маань бол өөрийнх нь зураг нь бэлэн ингээд угаацсан байхад. Тэгээ худалдаж авахаас өөрөө ингээд аргагүй төрд юм байлээ. Гэхдээ тэрийг бол яг ингээд заавал авах хэрэгтэй гэж шахсан юм бол байхгүй. Тэгээ энэ маягаар одоо ингээд жуулчдаас бол мөнгийг ийм амархан маягаар салгаж ийм аргыг бол одоо хятадуудаас олчихсан л байж байна. За сайн байцгаана уу, та бүхэн бүгдээрээ сайхан ярилцгааж байна уу? За миний энэ хажуу зогсож байгаа хамт олон бол Дорногов аймгийн мэрэгсэн нягтлан бодогчдын салбарын гишүүд явж байгаамаа. За ингээд аяллаа талаарх сэтгэлээ хуваалцахгүй юу? За юуны өмнө одоо Дорногов аймгийнхаа нийт иргэдэд болон мэрэгсэн нягтлан бодогчдын салбарын гишүүдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Дорногов аймгийн засаг даргын 2016-аас 20 хоног хөгжүүлэх гадаад харилцааны мөрөн хөтөлбөрийн дагуу манай мэрэгсэн нягтлан бодогчдын институтээс эхний төлөөлөл болгоод бид дүрийг сонгоод ингээд Зинэн хот болон Улаанцав аймгийн Зинэн хот руу одоо олон улсын үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаанд оролцуулсан салбарын дарга Эрдэнэцэг дарга Даюуны өмнө баярлалаа гэж хэлмээр байна. Бид бүхний аялал бол 11 сарын 26-наас 30-ны хооронд өрнөлөө олон улсын худалдааны Яблоо зах болон Усан паркийн нэг өдрийг бүтэн сайхан өнгөрөөж аялал үнэхээр сайхан амжилттай өрнж байна гэж одоо ингээд нутаг үсгэж байгаадаа бас нэлээд сэтгэл өндөр байна. Таны хувьд тэгэхээр одоо энэ Жиний хотод ирээд одоо энэ яг таалагдсан зүйл нь юу байв? Тэгээд энэ Яблоо тий захын хувьд гэх юм бол яг ер нь ямар байна? Бараа таваар тэр үн ханшийн хувьд ер нь ямар байна? За баярлалаа. Ингээд энэ өдрийг амгалан айлтгая. За ингээд энэ бид нар Жиний хотын Яблоо худалдааны төвийн нээлтийн үйл ажиллагаа болон Усан паркийн үйл ажиллагаанд одоо оролцоод нэг бүтэн одоо ингээд 5 өдрийн үйл ажиллагааны аялалд оролцоод ингээд буцах гэж байна. Тэгээд Яблоо худалдааны захын хувьд бол одоо энэ Жиний хот маань угаасаа арьс арсан бүтээгдэхүүний эдлэлээр айгу алдартай хот юм байна. Тэгээд энэ худалдаан дээр бол одоо үслэг эдэл болон арьс ширэн урдлын одоо бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарлаа. Энэ нь бол үнэхээр чанартай бүтээгдэхүүн, бараа бүтээгдэхүүн байдгаар их давуу талтай юм байна. За таны хувьд энэ сэтгэгдэл тэгээд энэ аяллаас одоо та ямар дүгнэлт гаргав ер нь өөртөө хувийн бодолтой тийм ээ? За баярлалаа. Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За Жиний хотын аялал бол нэлээд шинэлэг бас их олон хүрээг хамарсан. Одоо энэ удаагийн аяллаар гэтэл Монголоос 250-аад зочныг хүлээн авч байна. Хоёр улсын харилцаанд нэлээд бас шин дэвшилтэд бас үйл ажиллагаа болж байгаа гэж миний хувьд дүгнэж байна. Маш өндөр байна. Тийм зочд буудлын үйлчлэгээ, тэгээд дотор усан паркийн үйлчлэгээ үнэхээр одоо гоё сайхан гайхамшигтай орчин үеийн тэр технологи юу эзэмшсэн айгүй сайн үйлчлэгээтэй байсан. Автобус унаа энэ гайд хөтлөгч орчуулагчид тий энэ олон орчуулагч нар ажиллалаа шүү дээ. Эдрийн тал дээр ер нь сэтгэл ханамж хэр байх юм? Олон хөтлөгч нар маш сайн үйлчилсэн. Хамгийн их таалагдсан зүйл нь болохоор усан парк гэсэн. Тэгээд өмнө нь яг жоохон усанд сэлдэг байсан бол тэгээд тэр паркийг тийм том бас гоё байна гэж төсөөлөөгүй. Зүгээр нэг усан бассейн л гэж бодож байсан. Гэтэ дотор нь бол цогц үйлчлэгээтэй байсан. Тэр нь айгүй таалагдсан. Тэгээд үслэг эдлийн тийм хотлооны төвөдөр явсан. Тэгээд бас шинэлэг санаа загварууд бас олж харсан баг. Ер нь л аяллыг үр дүнтэй гоё болсон гэж дүгнэмээр байна. Дорногов аймгийн замун үзм бас оролцож байгаа. Тэгээд одоо нэг 2-3 хоногийн аялал юм уу да тий. Яг нөгөө булга авах зорилгоор ирж байгаа хүмүүс бол их аятайхан юм байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хувьд бол тийм сонголт бол нэг байдгүй юм байна. Тий. Тий. Угсаа энэ Жинийн чи өөрөө яг нөгөө арьс тий өслөг эдлэлийн орон гэж өөрөө яг тийм учраас голчтон тэгээд булга тий тэгээд сахин эдлэл сахин одоо юу гэдгийг хэрэглээний бараанууд их байна л да. Тэгээд би бас зүгээр авах бас нэг булга авсан. Тий. Үн ханшийн хувьд ер нь ямар вэ? Булганы үн одоо манай Монголын үнэтэй харьцуулахад амын одоо манжуурын төлөө бас байдаг шүү дээ тий булга шүүбэн төр ер нь тэрнтэй харьцуулахад үнийн хувьд ер нь ямар санагдав? Яг Монголын хувьд асуул мэдээж Монгол бол булга хийхгүй байгаа ш. Тэгэхээр боломжийн тий харьцангуй хямдхан. Манжуурын хувьд бол яг манжуур чинь өөр яг бас нөгөө их худалдаа авалт дээр үс яасан. Энэ болохоор Жиний чинь дөнгөж сая
энэ юунаас өслөг эдлээсээ шалтгаалаад сая нэгдсэн юм шиг байгаа. Тэгээд манжурыг одоо жоохон үл ялэг үнэтэй. Тэгтээ чанарын хувьд бол гайгүй бас чанартай юм шиг байлээ. Бидэд Дорногов аймгийн Замун үд сумын Монгол ардын намын хорооны журмаар аялж байгаа Монгол ардын намын гишүүд байгаа. Тэгээд аяллаа сэтгэл насаа хаваалцахгүй юу? Аяллаа сэтгэлийн хувьд бол сэтгэл айгүй өндөр байна. Олон ч хүнтэй танилцлаа. Сайхан байна. Ямар ч сан зохион байгуулж байгаа компанид нь ажлын өндөр амжилт хүсье гэж болж байна. За тэгээд яг энэ аяллаа танд одоо үйлдсэн хамгийн одоо энэ сайхан дурсамж нь бас юу байв? Тэр талаар авал. За аяллаа дурсамжийн хувьд гэвэл бидний гол зорилго болж ирсэн усан парк гэдэг одоо энэ усан тоглоомын төвдөр өчтөр очлоо. Үнэхээр сэтгэл тэнд өндөр байсан. Хүн бүрэл ерөн сага усны шоу муу зохион байгуулсан бол энэ бүх аялагчид бол тэр зүйл бол их таалагдсан гэж миний хувьд бол бодож байна. Хүн болгоо сэтгэл өндөртэй гарч ирсэн тэнцэнээс. Тэр бидний гол очих гэж байгаа бас тэр явлаа зах дээр тэр юу цагуурын тэр шоу, өслөг эдлийн шоу болсон. Тэн дээр өслөг эдлийн шоуг сонирхлоо. Үнэхээр бол сайхан байсан. За тэгээд бид дөрөвд өдөр нь бол өглөөнийхэн цаг одоо буудлынхаа ресторанд уужгаад нутгийн зүг жолоо татсан. За бид нар бас автобусанда зүгээр ч явсангүй энэ холын аян замд дуулж хуурдаж өөр хоорондоо танилцаж хөгжүүлдэж явсаар ингээд нэг л мэдхэд эрийн хотноо ороод иржээ. Өгөөмөр сэтгэлээр бидний бас юм жуулж аюулын нэг нээлтж байдаг хаа гэж бодож байна. Би одоо төрөөчийнхаа хүмүүст айлхан дуулж чадахгүй ёстой өнөө автобуснаас үснэ явчих. Би ч дуул гэж байхгүй. Тэгэхээр нэг юм асуучих юм. Аахаа явуулчих юм. Хүний одоо хамгийн хангалтгүй хэрэгцээ юу вэ? За, хэлээрэй тэр. Хангалтгүй хэрэгцээ юу вэ? Өшөө. За бид нар хөдөө өдрөлгөөр явж байгаад манай том газрынхаа багуудад юу хийхгүй юу? Аахаа зохион байгуулахгүй юу? Тэгээд энэ нэг манай нөхдүүд оруулсан юм байлээ л дээ. Хүний хамгийн одоо хангалтгүй хэрэгцээ юу вэ? Зүйл юу вэ гэсэн чинь. Тэгсэн чинь манайхан бол яг та нөгөө өөрөө одоо өөргөө хэрэгцээ л гэж явуулах гээд байсан. Тэгсэн чинь манай нэг болж ирсэн хамгийн дөрөв дууссан. Хүсэл тачаал гэж. Игээд тэр маань ёстой нэг явуулж өгдөг байна. Баярлалаа танаа. Саварсан савар хүүхдэн бивэдгийн сармагчин халбарсан би авирч үздэг юм аа. Эхэндээ би гайхширдаг байлаа. Эрхлэх гэж бас зүггүйдэг байлаа. Насарсан мөчөрт нь өвдгөн шалбасан танихгүй жимсэн ашуун байсан. Одоо би тисондон болсон. Оройн хараад л биширдэг болсон. Наран талаас нь тэр модыг хардаг болсон. За бидний энэ аяллыг маш сайхан өндөр зохион байгуулалттайгаар найрсаг үйлчилгээгээр ухтан авч үйлчилсэн цайны зам travel компанийнхаа хамт олонд энэ ташрамда баярлсан талархснаа бас илэрхийлж байна. Ингээд бидний энэ удаагийн аян замын тэмдэглэл нэвтрүүлэг маань үүгээр жаргаж байна.